чухал нөгөө шүүх засаг байгаа. Ерөөсөө бие өөрөө бүтээх гэсэн утгатай үг л дээ. Нийслэлийн хэмжээний дахиад цаашаа улсын хэмжээний жишг үлдэр болно. Баруун хурууных нь 7/3 дахиад авчсан. Аль орчныг өмгөөлсөж гэдэг юм. Түлэн жилийн жүжиг нэрвж ямар мундаг төрийн албыг хашиж байгаа миний хувийн асуудал биш үү. Амьдрал хүм заваад яваад байгаа юм шиг санагдаад байна. Тэгвэл бид Яах гэдэг юм бид нар чиг л хүмүүс. Би Монголдо хайртай. Би телестантайгаа үзэгчдэдтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэж та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочноор Эрдэнэс тавталгаа хувьцаат компани Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга Эрдэнэгойг бас суурин оролцуулж байгаа юм. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд бол телевиз үзэгчдтэй хамтаж энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр нэвтрүүлгийн маань онцлог хөрөг хэлбэрээр хийгддэг чөлөөт ярилцлага нэвтрүүлэг байгаа юм. Тэгэхээр зочин маань нэвтрүүлгийнханд өөрийнхөө тухай товч танилцуулгыг бас үзэгчдэдтэй хүргэдэг боломжтой. Тэгээ Эрдэнэгоо бас аль нутгийн хүн бэ? Ямар сургууль соёлыг төгсөж ажилласан бэ гэдгээс хоёулаа яриа эхлэх үү. За тий. За. Миний ээж бол Завхан аймгийн хүн. Аав маань бол Өвсгөл аймгийн хүн. За би өөрөө бол Улаанбаатарт юм. Миний төрсэн газар бол шуучнаар ажилчны өрөө гэж байсан. Өссөн газар маань бол 2 дугаар 40 мянгад буцаад дараад нь ажилчны өрөөнд очиж. Би бол 8 дугаар анги төгссөн. Одоо бол месүүд гэж яриад байгаа. Тухайн үед бол тусгай мэргэжил гэж ярьдаг байсан. Техник мэргэжлийн сургуулийн автомашины засварчны мэргэжилтэй. Товчхондоо бол миний сургалт яваад. За яг уу зүгээр ажил хийсэн ажил амьдралын товчхон гэж байдаг хүнд. Тэгэхээр би чинь ямар ч боловсралгүй байсан чинь техник мэргэжлийн сургуульд ороод боловсрал болж аваад засварын автомашины засварын завод гэж байсан. Мянган машины засварын завод гэж байсан. Тэнд бол автомашины слесарь ажиллаж байгаа цэргийн албанд яваад тэгээ 1977 он цэргийн албанд 80 он хүртэл зүүн баян таасан. Тэгээ тэндээсээ хаачхад дараад нь юунд явсан юм. Халагдаж ирээд зөвлөлтийн барилгын 2 дугаар трест гэж байсан. Тэнд бол бас зургийн машины жолоочоор болсон ажилласан. Тэгээд тэнд 3 жил ажиллаж хагаад хот орондын 27 дугаар автоваз гэж байдаг. Тэр автовазд бол би чинь бас 9-10 жил ажилласан байдаг. Тэгээд тээвэрч явж исэн тийм л түүхтэй ажил амьдралын тавч. За ингээд 1990 онд бол Монголын нийгмийн өөрчлөлт шинжилт бол бий болсон. Тэр өөрчлөлт шинжилтийн үед бол би Ардсан социалист хөдөлгөөн гээд тэнд бол элсэж орсон. Тэрнээс өмнө бол Монголын Ардсан холбооны гишүүн байсан юм. Тэгээд дахиад сонголт бий болохоор Ардсан социалист хөдөлгөөнд ороод улмаар бол Монголын социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг гэж албасаар явдаг. Тэгээд тэнд явж хагаад 2003 онд Ардсан намтай нэгдсэний дараа би улс төрийн үйл ажиллагаанаас бүрэн татгалзаж тэгээ 2004 онд бол 2003 онд энэ Эвснаа нэгдэл гэж үйлдвэрчний нэгдлийг байгуулсан. Анхны 26 он одоо энэ 19 дугаар орол 18 дугаар шин би 2 дугаар орсны бодвол тэргээд нэг тийм түүхтэй ер нь яг амьдралын нэг товч түүх гэвэл тэгээ үйлдвэрчний эвлийн ажлаар бол бас олон жил ажиллаа. Тэрнээс бол 11 он хүртэл бол би ажиллаж үзсэн. Тэгээ эргээ харсан чинь нэг 32 наст 90 онд чинь 32 настай байсан хүн байна. 2011 он гэсэн чинь ер нь бас нас мөлий хэвч гэсэн хариж явдаг. Тэгээ ер нь бас нэг тэтгэр тогтоолох хэрэгтэй бас нэг насны бүгсэнд хүнээс юм гуугаад явуултай байна ш. Тэгээч миний мэдгүй салбар нь уул уурхайн салбар байсан. Би Эрдэнэс тавталгаа компани анхнаасаа байгуулагдсан. Тэгээ компани удирдлагатай уулзаад тэгээ би энд бол оператор. Одоо ч гэсэн оператор гэдэг усны машины, уурхайн усны машины оператор гэхээр уурхад ажилладаг улсууд их түргэн ойлгоно. Нэг тийм л ажил хийдэг. Би одоо тэрүүгээр ажиллаж байна. Яг хөө зөвхөн үйлдвэрчний эвлийн талаас нь сонирхох юм бол үйлдвэрчний эвлэл 11 онд ажилд ороод тэгээ ажилд ороод би Эрдэнэсийн үйлдвэрчний эвлэл байгуулах нь хэрэгтэй юм байна гэдэг. 11 оны 10 сарын 28-нд 27-нд 26-нд юм байна.
Тэгээд энэ үйлдвэрчний имлэг бол биднес байгуулсан. Тэгээ одоо тэрнээс хойш бол бас одоо энэ компани нь бол хичнээн жил болчлоо. Тэр мэрийг ингээ бодглохлоор бас чамгүй хугацаа хүрчиж. Яг хөө зүгээр нэг өөрөө бол нэг тийм жоохон сахилахгүй хүн шиг л байгаа юм л да. Юм тийм шиг байгаа. Тийм л хүн байсан шиг байна. 40,000-ийн атман байж байгаа одоо үйлдвэрчний хэвлэлийн дараа хийе явж байгаа юм шиг. Би бол 40,000-тай 2-р 40,000 гэдэг маань одоо 33 дугаар дэлгүүр шүү дээ. Шилэн дэлгүүр гэж яддаг шүү. Тэрний баруун талын. Тэгэхээр би бол тэнд хүүхэд байхтай байсан. Тэгээд тэрийг бол мэддгийн их сайн сандгийн тэр 90 жилийн тэр байсан. Тэр энтриг бол их сайн данддаг. Тэндээс сурсан юм бол би 6 настай тамхи татаж сурсан. Улаан хар тамхич. Тийм л үү. Эргүүлээд би 8 настай би чинь одоо сургуульд орсон. Одоо энэ 10 жилийн 18 дугаар сургууль гэж байсан. Одоо бол 75 болчиход байгаа. Тэр сургуульд байж байгаа дараад нь 52 дугаар сургууль. Одоо ашиглалтанд орохтон анги бүлгэрээ сургуулаараа тийшээ шилжиж. Тэгээ 74 онд 8 дугаар ангид гэсэн. Тийм л бол үстэй. За гэр бүлийн хувьд яг вэ зэрэгээс ирсэн хүн 1980 онд зэрэгээс олгдсон. Тэгээ нэг хүүхэнтэй танилцсан. Одоо тэр хүүхэн маань одоо хүртэл ингээл байгаа ямар сандал хүмүүс асуухлаар үгүй чи би нэг их нэртэй 7 хүүхэдтэй л гэж хариулдаг юм шиг. Тэгээ хүүхдүүд маань бол одоо бас бүгдээрээ гарн ганцхан төрчлээ. Охины маань бол бас Монгол улс дээр бол бас тодорхой хэмжээнд бас мэддэг болсон байлээ. Нөгөө нурчин эмэгтэй охин тий. Тэгээ тэр интер тэгэл одоо ажиллаж байна. Тэр маань л одоо бас энэ жилээс айлмайл болоод ингээд гарах байх. За тэгэхээр би бас жоохон эвгүй хэлжээж магадгүй манай үзэгчид бол 2015 онд таны бас нэг аимшиггүй зөрөгтэй хийсэн үйлдэл байгаа. Тийм ээ. Шатах хэвээр бол шатья гэдээ бас өөрийгөө ингээд шатааж исэн ийм үйлдэл байдаг. Гэхдээ тухайн үеэс бас яг энэ нэр санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл гэж байдгийн байна гэдгийг илүү мэдсэн болов. Тухайн үеэс яг одоо Эрдэнэс 5 толгой компани үйл ажиллагаач гэдэг юм яг ямар нөхцөл болоод байгаа гэдэг талаар үзэгчид ард түмэн илүү сонирхдаг мэддэг болсон байх гэж боддог л доо. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн дарга байна гэдэг үнэхээр одоо яг энэ ажлыг авахар үйлдвэрчдийн маань одоо ажилчдын маань ирэх шиг үнэхээр зөрчигдөд байдаг юм уу? Бодтой л юу нь ямар байсан? Ер нь яг би чинь юу штэ 1974 онд бол тэр тухайн үед бол тусгай мэргэжлийн сургуульд оронгууд биднес чинь одоо бас нэг стипенд гэж өгдөг байсан. Тэр нь бол 200,000 төгрөг. Тэрнээс нь бол 180,000 төгрөг гар дээр нэрдэг. Тухайн үед одоо бол бас нэг энэ эргүүлээд би заргалчмаар л байгаа. Тэгтээ манай үеийнх нь их томоотой улс үчих байна. Тэр Темс сурчээсэн 2 жилийн чинь одоо сургалт гэж үзээд сүүлийн үед бол ажилласан жилд оруулах байсан. Тухайн үед бол бид нар чинь бас л хүн амын орлогын албан дотор 10%, нийгмийн даатгал зэмжлэг 8%, тэгээ юу 7% ч үлдээ. Тэгээд эрүүл мэндийн даатгал гэдэг биднээс өгдөг байсан. Тэгээ тэрийг бол сүүлийн нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам интерес бол тэрийг асаацсан билээ. Тэгээ тэр бол жил нь бол бас орохгүй байгаа. Уг нь бол ажилласан хүний ажил амьдралын товчонд бол их чухал зүйл. Одоо яг мэсвэттэй л адилхан. Тэгээ тэр чинь ажилласан жилээр боддог байсан. Тэгээ тэр тухайн үе чинь бол техникийн ажилтаа их ховор байсан. Тэгээ яг биднээсийн тэр үеэс чинь нэг бол золтой нэг золог ба. 8 дугаар анги төгсөөд жолооч болж болдог гэсэн юм. Тэгээ уг нь жолооч болох гэж хэлсэн чинь чи жолооч шишээ сэлэсэр болоо. Тэгээ би сэлэсэр болшээ. Тэгээ яг би Темст байхдаа би онц сурч ирсэн. Тэг эрг шураг хаашаа эргэдгийг эрг шураг нь аль нь шураг нь юм чи тэрийг ойлгодог байсан хөх. Тэгтээ бид нар өөрөө их бахархаж явдаг. Темччрээс бол бас нэг дээр нэг ганц нэг нэвтрүүлэг центр орж явахтай хэлж ирсэн. Би бол автомашиныг оншилж бариад явж байгаа үед. Зүгээр одоо бол орчин үеийн машины энэ технологийн төвшөнд бол яг хэрэглээр үнэхээр бол нарийн мэргэжлийн ур чадвар шаардлагатай учраас зарим юм дээр бол уншсан чинь би засаж чадахгүй болчиход байгаа. Энэ үгээрээ л нэг жоох ялгаа. За яг хөө тээврийн тэрэг хийгээд явж байхад бол бас миний тэр суур мэргэжил болох автомашины засварчны мэргэжлийг эзэмшсэн байна бол маш их чухал байсан л. Тэр үедээ адилхан тэр үед ямар одоо үедээ адилхан засвал зам миний тэр засвал зэвэг адаглаа дугуй нөхдөг цэг хоол идэх ганц манз байсан биш. Дээж бол тээврийн тэрэг барьж явсан тэр үеийнхэн найз нараар бахархдаг.
одоо удаад ах нь бол амьдралын ихээр л гэж басны хайхтар зоригтой мөрөгтэй юм уу тий. Биш. Ер нь нэг жоохон тэнэгдүү юм шиг байна. Тэгэл яваад исэн юм шиг байна. Тэгэж яваад яг явсан тэгээд цэргээс ирсний дараа 83 онд бол Оросуудтай бол ажиллаж байхдаа бас л элдв энзийн асуудлаас бол тэгэл за ер нь Орос төрөс чи хамгийн өндөр цалинтай байсан шүү дээ. Тухайн үед бол ер нь бол 1400-аас 1800-900 төгрөгийн цалин авдаг байсан. Тэгээ би тээврийн жолооч болчиход би тэрнээс шилүү аавна энэ төр удаа авчижсэн үе юм. Нэг сар чинь 3-4 мянган төгрөгийн цалин энэ төр авчижсэн удаа бол байдгийн тэгтээ бол нохоочны бол бураагүй. За яг хөө тэгээ явж байхад бол тээврийн жолооч хүний бол нэг суусан цэснээс явсан тэнэг дээр гэж Монгол улс даяар явсан. Би харуугаас социализм болоод харсан. Тэгээ тэр бол өөрчлөгдөхгүй байгаа гэдэг бол мэдэрсэн. Харин 89 онд бол би Монголын арслан холбоо байгуулагдсан. Тэгээ тэр байгуулагдахад бол бас л тэнцвчаал ингээл далгнаал асгасч ирсэн. Тэгэхээр тэнд очиад бол тэднээсээ бол уулзсан ер нь их гоё тийм шинэлэг тэг хөгжилтэй сонирхолтой зүйлүүд их ярьдаг байсан. Нэргүү доктор Бошхт энтергээл одоо нөгөө телегоч зориг мөр Батүл эвдэгдэр чим байдгийн тэднээсээ чинь тэр үе бол хараад явж байсан. Харин 12 сард болоход 89 оны 12 сард болоход тэр тухайн үеийн хөдөлмөр сонин гэдэг дээр бол арслан социалист хөдөлгөөн гэж юу вэ гэдэг тийм гарчигтай стич гарсан. Тэгээ тэрийг бол уншдаг. Тэр үеийн одоо биднес ажиллаж сони их уншдаг байсан. Тэгээд тээврийн жолооч нар бол ном сонгоос алдаг. Тэгээд үзээд энэ одоо Баабрын бичсэн одоо тэр арслан социалист хөдөлгөөний одоо гүйцэтгэх зүйлийн дарга одоо тэр манай одоо нэг хөрлийн юунд ажиллаж байгаа Улаанбаатар энэ төр ярилцлагууд энэ төр гарсан. Тэгээ би ер нь энэ дээр нь очив. Тэгээ нөгөө нэг тийм тогтворгүй байна л та бас. Тэгээ тэнд очиад ярьсан. Тэгээ тэнд очиад яриад одоо тэгэл онлын төвшөнд бол ярилцлага яриад ярьсан чинь арслан холбооноос тийм арай өөр төвшин сэтгэдэг, өөр төвшингийн байр суурьтай, өөр өнцгөөс хардаг улсууд. Тэр нь бол миний бүр сонирхлыг илүү татсан л та. Тэгээд би арслан холбоонд хэлсэж ирсэн. Манай байгууллага дээрсэн Батүлэг гэдэг нэг залуу. За би юу н гарлаа. Миний итгэл үнэмшил одоо үзэл баримтлал бол яг энэ юм руу яваад байна. Би сайн ойлгохгүй байна. Гэхдээ энэ бол зөв юм байна. Би тэгэхэд тийшээ орсон шүү дээ. Тэгээд яг хөө тэр үед ингээд орсон цагаас өгсүүлээд бол хүний нэг ертөнцийг үзэх улс төрийн байр суурь тийм ээ ирээдүйд одоо хүсэж байгаа хүсэл тэмүүлэл одоо тэр нь чинь бол их чухал болд юм байна л дээ. Тэгэл явсан тэгэл тэр үед чинь бид нар чинь одоо 92 оны сонгуул амтрч одоо нөгөө одоо чиний дөрөвний асуугаад шатах хөстэй бол шатъя гэж дээ. Тэгээ тэр үед чинь бид нар социал демократууд юу гэж хэрвээ чи шатахгүй бол хэрвээ тэр шатахгүй юм бол бид шатъя гэдэг тийм лууцсан байт. Тэр бол ердөөс надад мартагддаг. Энэ бол одоо манай социал демократуудын гаргаж ирсэн асар том одоо тийм одоо уриалгаац. Тэгээ биднээс чинь одоо ч гэсэн тэр баримталтаараа би тэгэл нэг юм хийх болохоор яг тэр арга барилаар бол ажиллаж асуудаг. Одоо энэ яах юм? Ингүүл яах юм? Эндээс биднээс ямар шийдвэр гаргах юм? Биднээс ямар үр дүнг авах юм? Хэрвээ энийг хүснээсээ биш доогуур авална дахиад яах юм гээл. Би дандаа тиймэрхүү юмар ажиллаа явуулдаг л та. Тэгээ тэр 15 онд бол нэг тийм юм болсон юм уу болсон юм. Тэр ч аргагүй шүү дээ. 10 онд ч одоо энэ Эрдэнэс тамтлагын офицерт компани байгуулагдлаа. Монгол улсын бол одоо өстой гол одоо юу болно? Хөгжлийн төлхөөр болно, мөнгөний уурхай болно гэтэр гэл. Би ч уурхайн талаар мэддэггүй, ойлгодгүй байсан. Тэгээд дараад нь бол очиад ирсэн, уулзсан, ярьсан. Ерөнхийдөө бол ойлгомжтой бол арай өөр болсон, төсөөлөл өөр болсон. Харин тухайн үед бол явуулж исэн арга хэмжээ нь бол миний мэдчихсэн тий, бодож байсан боловсролын төвшөнд бол хүрээгүй учраас ер нь бол энэд үйлдвэрчний хил байгуулах хэрэгтэй. Үйлдвэрчний хилийг бол хүмүүс ингэж яриад байгаа. Нэг бол нэг ноход өрдөг мод гэж боддог юм шиг байна. Нөгөө талаас бол үйлдвэрчний хил бол энэ улс төрчдийг эсэргүүцлээ айгу тийм систем сүрэг хүчин болчихно гэдэг. Тийм түүх үйлдэ хүн төрөлхтний түүхэнд. 1917 оны октябрь их хосгол бол үйлдвэрчний хилийн байгууллагуудын суурьгаар ороод энэ ажилчны хөдөлгөөн гэж явдаг. Тийм ч учраас орон бүхний пролетариуд нэгдэцгүй гэж. Хоёр дахь юм нь бол 1986 онд юу яасан Польшийн солидарность хөдөлгөөн. Энэ бол үнэхээр аимшигтай болж. Тийм учраас биднээс анх үйлдвэрчний хил байгуулахдаа
Үйлдвэрчний эвлэлийн удирдах албан тушаалтан болвол улс төрийн намын гишүүн байж болохгүй юм байна. Улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй юм байна. Тийм ээ. Компани эзэн байж болохгүй юм байна. Захирал байж болохгүй юм байна. Хэрвээ үйлдвэрчний эвлэлээр ингээд цаашаа явъя гэж байгаа улсууд бол өөрсдийн бас нэг ахих нь одоо гэдэг юм ба тий туулж өнгөрүүлсэн амьдралын хугацаанд зоолж авсан тэр зарчмуудыг бас эргэж харах хэрэгтэй байна. Үйлдвэрчний эвлэлээр бол бизнес хийж болдог юм байна. Үйлдвэрчний эвлэлээр ашигын төсөө бус байгууллага юм байна. Харин эрх ашиг хамгаалахын төлөө зохион байгуулалт сайн дураараа зохион байгуулагдсан одоо тийм байгууллага юм байна гэдгээр нь ойлгох хэрэгтэй гэж бас хэлмээр байгаа. Энэ завшааныг ашиглаад. Яг хуу 15 он бүртэл бол биднес их юм олон юм туулсан. Компани болвол нь биднээс хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ажилчдууд нь ихтгэл үнэмшил багтай байсан. Гэхдээ биднесийг бол цалин нэмүүлнэ гэж боддог. Цалин нэмүүлэхийн тулд бол биднес тэр цалингаа нэмүүлэх үндэс шаардлага шалтгаан бүхнийг бол бас мэддэг, чаддаг байх хэрэгтэй тийм ээ. Тэр болгоныгаа бол бас мэдээд тавьж зөв одоо өнцгөөс нь харуулж ойлгож зөвшөлтсөж юм байна шүү дээ. Түнс зүгээр мөнгө өгөх гэдэг тэгэхээр хүмүүс өгөхгүй. Тэгээ манай компанийн бол одоо ярьдаг. Цалин нэмэлгээл те. Хурал болгон дээр одоо хаач газар нийтлэг хэвээрэл байгаа. Гэхдээ одоо манай компани дээр бол тийм биш. Яг бүгдээр цалин нэм гэж ярьдаг. Үндсэн цалин нэмэхгүй тийм ээ. Хувьсах цалингаа нэмүүлэх. Хувьсах цалин дотор өдрийн цагийн нэмүүлэх юм уу? Хортой нөхцөлөө нэмүүлэх юм уу? Илүү цагаа нэмүүлэх юм уу? Одоо тэгээд хуулиар хүлээгдсэн нийгмийн хариуцлагын хөлөөнд биднээс асуудлуудаа яаж шийдвэрлэх юм? Хондоо ажлын форум хувцастай байна гэдэг чинь бол зайшгүй. Тухайн үйлдвэрлэл явуулж байгаа хүний байгууллагын үйлдвэрлэлийн зардалд ордог байхгүй. Тэгээ одоо энэ цалин гэдэг маань бол тэ хэн хүнээс гуйж авч байгаа зүйл биш. Үйлдвэрлэлийн зардалд шингэдэг. Ингээд онлайн болон тийм ээ. Энэ ойлголтууд чинь ингээд өөр болоод ирсэн компани удирдлагууд ч гэсэн бас тийм ээ өөр хандлагатай болсон. Тийм учраас биднес яг гэж нэмүүлэх гээд байгаа. Айхтар шуналтай биш байхгүй. Альва юмнаас харах тусаа тогтвортойгоор тийм үйлдвэрлэлээ зөв хөгжүүлэх хэрэгтэй, гэр бүлээ зөв төлөвлөж авах хэрэгтэй, нийгмийн оролцоогоо сайжруулах, өөрсдөө боловсрох хэрэгтэй, үр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй, олон хариуцлагууд байгаа. Тэр бүхнийг шийдэхин тулд цалингийн тухай асуудал. Яг нь манай компанийн хувьд бол одоо өнөөдрийн байдлаар манай компани одоо манай монголчуудын боддог цэвэрлэгч бол хамгийн бага цалинтай байх хэрэгтэй юм шиг ойлгодог. Тэр үнтэй гэж ханддаг. Тэгээ бид нар чинь удаа дараагийн хамтын гэрээ хилцээрийн үр дүнд манай одоо үйлчлэгчийн цалин бол сая 300-аас сая 600. Тэгээ манай ажилчдын цалин бол одоо тийм болсон. Одоо манай компанид ажиллаж байгаа ажилчид бол 2 саяас дээш төгрөг гар дээр авдаг боллоо. Мэдээж бол одоо бол набраад эсэргээр нь биднээс. Тухайн үед яаж исэн гэхээр компани удирдлагын жилтэн албан тушаалтангууд бол өндөр цалинтай ажилчид бол навсгал цалинтай байсан. Цалингийн зээл хууль авч чаддаг байсан. Тийм цаг үе байсан бол өнөөдөр 19 он гэхэд бол манай компани ажилчдын тийм ээ. Цалингийн юу бол бас тодорхой хэмжээгээр өссөн. Мэдээж бол оюу толгойг бол нарай гүйцэхгүй байх. Тэгвэл зарим юмараа гүйцсэн биднээс. Тэгээ номер 1 болчлаа. Одоо 20 онд бол нэг төлөвлөж явсаар бол биднээс нэг 20% нэмэлтгээ сая хамтын гэрээгээр ингээд тохирчлоо, ярьчлаа, зөвшөлдслөө. Үе шаттайгаар нэмийг захиргаад гэж даваа биднээс зөвшөөрлөө. Ингэсний дараа бол манай үйлчлэгчийн цалин чинь сая 600 болох нь шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол яриад байгаа юм л да. Гэрднэ хаад танай компанид яаж орох вэ гэдэг. Тэгээ би тэгж. Манай компанид орохтой биш ээ та нар. Өөрсдийнхөө тэр компанийнхаа төлөө зүтг та нар сэтгэлээсээ зүтг. Одоо манай компани ажилчид манай компаниг одоо сая ингээд нэг ярьж ил байна л да. Энэ уулуурхай яамнаас одоо IP усхыг гэдэг нэрийн дор бол зүүн цанхын уурхайг ингээд авах гэдэг байна гэдэг. Тэгээ би одоо хэлсэн байхгүй. Яг гэж авах гэдэг. Энэ чинь минь тавталгаа гэж тэр чигээр нь ордоор нь те хятад 100 жил өгнө гэж ярьдаг байлаа шүү дээ. Одоо ерөнхий сайд байсан. Тэгээ дараад нь бол тэрийг дэмждэг аюу их масс байсан. Тэгэд биднээс тухайн үед бол өгч болохгүй. Кокс нүүрсний үн бол дэлхий дээр ханддаг юм байна. Тэгэхээр энийг бол авч явах хэрэгтэй биднээс. Тэгээч биднээс энэ компани гээл одоо өнөөдөр ярихад бас зарим юм дээр ичдэг шүү дээ. Манай компаничд биднээс компани өөрийн гэсэн дамп байхгүй те.
Нөгөө та одоо хүмүүсийн ярьдгаар бол нөгөө трактор бульдозер нь байхгүй. Экскаватор нь байхгүй. Тэгээд дандаа туслангүй компаниудаар хийлгэж байна. Хийлгэж болно л та. Олон хүн цалинжуулж байна, олон компани ажилчид болоод ажиллаж байна. Тэгээд хийлгэж болно. Гэхдээ энэ бол эдийн засгийн хувьд бол алдагдaltaй. Компани өөрийнхөө маш их алдагдaltaй. Компани бол өөрийнхөө юуг бол тооцож нэг стандарт бодлого чиглүүлэхэд баримжаагүй. Тэр хүний хүснээр хооронд нь тохиролцсноор бол явдаг л тэр зарчим. Гэхдээ энийг бол бид нар шүүмжлэхээс илүү бид бол энэ компаниг бол улам маш ихтэй ажиллуулдаг гэдэг. Итгэл үнэмшил манай компани ажилтны донд бол төрч гисэн. Тэгээд нөгөөдөл маань хэлж байгаа. Эрдэнэ хаа тий. Ийм зузаантай ийм нүрсийг одоо биднес ингээд одоо энэ хятадын компаниар ажиллуулж хахад одоо ингээд хоолго давал засгаад байна. Тэр биднес үргэлж байсан. Гэхдээ энэ бол өөрөө бол хууль ус. Одоо тухайн үеийн тохиролцоо 8-аар бол ингээд ороод ирчихсэн энэ компани биднес удаа дараалан эсэргүүцлээ. Тэднээс бол бас ингээд ер нь бол их муухай юмнууд байдаг л да их нарийн ярих юм бол. Тэгээ тийм юмнуудыг бол биднес зөвшөлдслөө болоо. Гэхдээ тэр компанид ажиллаж байгаа тэр боловсруучны уг нь монголчууд. Тэгвэл тэднээсээс бол биднес бас тийм үү уул уурхай сайн юмнуудыг их сурлаа, муу юмнуудыг сурлаа. Одоо биднес бол харьцангуй тухай үеиг одоо өөр болчихсон. Тэгээ энэ тухай бол би ярьдаг л да тэгээд. Тэгээ яриад энийхэн энэ төр чинь уулзсан уурсан учрыг ер нь яагаад гэдэг юм. Энэ хүн бол сайд л байлаа гэл нэг төгс сентэн гэж өөрийгөө бодоод байх шиг байна. Энэ дэр чинь энэ харууд дэр чинь бурхан хүртэл өөрөө төгс биш учраас олон янзын бурхад байдаг шүү дээ. Ногоон цагаан дариг юу чил илдвэн юм байдаг. Тэгээ тийм минутыг ингээ бодоод ирсний биднээсээ хүлээж аваагүй. Тэгээ тийм асуудлууд байна. Зүгээр 15 оны үед бол манай компани бол миний бодож байгаагаар 13 онд бол манай компани бол ашигтай ажилласан юм. Тэрнээс өмнө дандаа алдагдaltaй ажиллаж байсан. Гэхдээ тухайн үед бол нэг л юм ойлгосны үгэлээрээс нүүрсний $25 болсон байхад манай компани 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж өөрийнхөө зарлыг дөнгөж дангаж явж ирсэн. Тэгээд энэ бол ашигтай юм байна. Ийм баг болсон байхад тэр үе чинь $80-90 хийх гэжсэн юм шүү дээ. Одоо бол чалкод бол биднес $65 өгч. Бусад компаниудыг хятад руу гаргахдаа $71 гаргаж яана энэ төргээд. Тэгээ энэ чи ялгаа байх хэрэгтэй. Тэгсэн чинь хятадууд ч урдаас болохоор $210 Америк авч нэг тонн нүрсийг. Тэгэхээр бид нар чинь бол бас юу хийж яана яаж яана гэж би бол бас яг одоо уг нь бол хуучин югаар бол тэтгэврийн ясны хөгшин байгаа юм. Гэтэл ч одоо 2 жил үйлдвэрчний хөвлийн дарга ажлыг яваад байна. Хэн би юу? Тий. Би чинь 2 битгийлэл үйлдвэрчний хөвлийн дарга шүү дээ. Тий яг тэгтэр бас нэг амьдралын туршлага юм л да. Эвснаны нэг зүгээр ердөө үйлдвэрчний хөвлөл энэ маань бол нэг ялгаа нь Монгол улс дээр үйл ажиллагаа явуулах статустай байгуулах юм байна. Энэ чинь 2004 онд манай нөгөө хин одоо энэ их хурлын гишүүн Улсын замны сайд нямдарч байхдаа бол энэ асуудлыг бол тавьж ирсэн. Тэгээд тэр үед чинь байсан би ч одоо тэр үед чинь бол би те нэг холбоо молоо энэ төр байгуулаагүй шүү дээ. Тэгээд хайх тэр ерөнхийлөгч мөрөнхийлөгч энэ төр гэдэг нэг зэрэг нэр цолгодог тийм байхгүй. Тэгээ явсан. Тэгээ яг хуу дараад нь бол энэ өхнийгээ бол тэр статусын хүрээнд Эрдэнэс 5-7 үйлдвэрчний хил байх болсон. Одоо энэ хүрээнд бол одоо жишээлбэл Эрдэнэтийн үйлдвэр дээр байж байна. Тэгээ бусад уул уурхайн компаниудтай бол холбоотой. Зарим нь бол дарга болооч, зарим нь бол учрын ялахгүй байгаа. Тэгэхээр энэ чинь нэг жор мэдхламаас зовлон үтсэн шавганц дээр гэж. Энэ амьдралын чинь миний амьдралын өөрийнх нь ажил амьдралын түүх бол ер нь ажилчин түүх. Гэхдээ би ажилчин хүн гэдэг те тэр дотор бол бас нийгмийн тийм одоо манай Монголын түүхэнд цаг үед тэр үед бол бас Монголын шилдэг сэхэтнүүд гэдэгтэй бол хамтарч ижсэн. Тэднээсийн бас заавар зөвлөгөө сургалт нөхөрлөл маань бол нээшлэг хийх, итгэл үнэмшлэх улам батжуулсан болохоос ердөөсөө бол юу яаж байгаа. Одоо бууруулж мухардуулж байгаа. Ийм л одоо
одоо энгийн төвхтэй. Түрүүн та хэлж шүү дээ үйлдвэрчний эвлэл гэхээр цалин нэмэгдүүлэх тухай ярьдаг гэдэг. Өөрөөр юу нь яаж одоо энэ үйлдвэрчний эвлэлийн гишүүдээ одоо нийгмийн хангамж гэдэг юм уу баталгаа эрүүлэх аль талаас нь яаж анхаарч ажилладаг юм бэ? Ер нь бол хүмүүс бол цалин гэж яриад байгаа. Гэхдээ цалин гэдэг маань бол тухайн ажлын байранд төлөвлөгдсөн зардал байхгүй. Тухайн ажлын байранд төлөвлөгдсөн зардал. Тэгэхээр тэр зардлыг яаж одоо бууруулах уу гэдэг асуудал байна. Давхарцсан оронтой байна уу? Зөв оновчтой зохион байгуулалт байна уу? Гэвэл одоо орчин үеийн маркетинг менежер энтер гэл их олон менежмент энтер гэл олон юм яриад байна шүү дээ. Тим асуудлууд байна. Тэгэхээр бид бол яг уу гэхлээрээс би түрүү ярьсан шүү дээ. Ганц анзаарсан бол цалин гэдэг бол тухайн ажлын байранд төлөвлөгдсөн зардал байхгүй тий. Энэ зардлыг бол биднээс одоо цааш нь тийм ээ. Цааш нь яаж бууруулах вэ? Яаж бууруулах вэ гэвэл хамгийн хүн төрөлхтнөө олж авсан чинь технологийн шинжилгээх л асуудал байна. Тэгэхээр бууруулахаас өмнө бол ажил хийж байгаа гэдэг нь чинь лоор хийж байгаа, дээр юм хийж байгаа тий. Хулгай хийж байгаа тийм нэг зогсоох хэрэгтэй. Зардаг юм зардагаараа л зарга л дээ. Тэгэхдээ тэрийг яаж ашигтай ажиллах вэ? Арай өөр шинжилэх ухаан, арай өөр төвшин эрх мэдлийн асуудал. Харин биднээс бол ингээ үе шаттай нэмэгдүүлэл ингэж явсны хүчинд бол энэ асуудлуудыг бол тавталгын хэмжээнд бол одоо төгсвш юм ахэд тодорхой боломжтой төвшөнд бол авчирсан. Тийм учраас одоо манай ажилчид гэртнах одоо ингээд нэг зарим нь ичдэг юм шиг байна. Зарим нь бол айдаг юм шиг байна. Зарим нь бол гайхдаг юм шиг байна. Ингээд ингэж ийм их амир ингээд цалин нэмүүлээл тий. Одоо нэг жирийн одоо нэг юу автомашин дээр хучлах хийдэг хүн бол одоо ингээд би 2 сая гаруй төгрөг ингээд авчлаа сард. Тэгээ аванцтайгаа нийлээл ингээд бөхс мөнгө ингээд авчлаа. Үндсэн цалин бол нэг сая төгрөгч байт юм уу. Тэг ингээд болд юм гээд. Энэ сонирхол дээр нь бол яагаад авах хэрэгтэй юм? Хүн тортой нөхцөлд ажиллаж байна чи. Тоос орчинтой ажиллаж байна. Чиний эрүүл мэнд бол хохирч байна. Энэ эрүүл мэндээ бол чи бол юу байх хэвээр нөхөн сэргээх хэрэгтэй. Чи бол нөхшөө амьдрах хэрэгтэй, үүрэгтэй тий. Ийм шаардлагатай гэл. Ингээд ярихлаар хүмүүсийн сонирхол нэмэгдэж байгаа. Тэгэхээр нөгөөдөл чи чинь танс одоо номоо унш тий. Номоо унш гэдэг нь хуулийг унш. Биднес хуулийн хүрээнд л ажилладаг. Үйлдвэрчний бол бас яг тэр хүрээнд л ажиллаад явсан. Одоо манай ажилчид бол хөдөлмөрийн хуулийг бол тий зарим нь ингээ бүр цээжилж гисэн тий дарга маргатагаа бол одоо тэгэл чи намайг тэгсэнгүү гэхээс илүү үгүй дарга хуулийн тийм зал та ийм хүрээнд ингэж ажиллах хэрэгтэй гэдэг. Нэг юм энэ бол зүгээр эрх зүйн хувьд бол боловсрол. Харин одоо бол биднээс юм энэ жил бол одоо миний гол хийж байгаа нэг ажлууд маань бол 20 оныхаа ажлыг хийлээ. 20 онд бол 20% одоо нэмэгдүүлнэ гэдэг чинь нөгөө сая 300 маань бол яг сая 600 мянган төгрөг болоод нөгөөх нь сая 900 болж хөрөх гэдэг шүү дээ. Тий. Нэг тийм асуудал байна. Нөгөө юм нь болохоор бол би бол нэг л юм ажиглаад байгаа. Өнөөдөр бол дээд сургууль төгссөн бол төгс шээ. Тухайн мэрэгжил эзэмшсэн улсууд. Харин би одоо мэрэгсэн ажилтныг бол тий. Эднүсийг бол амьдралынхаа төлөө явсан тэр цаг хугацааг нэмж удирдлагын актемтай бол ярьсан. Удирдлагын актемийн багш нар маш их хүндэтгэлтэй хүлээж авсан. Шинжлэх ухааны техник их сургуулиуд тэднээстэй ярьлаа. Монгол Улсын их сургуультай ярьлаа. Энэ хүмүүст одоо бол тий та нас тэр магистр, загистрыг битгий өгөө тий бакалавра битгий. Зүгээр л энд тэр сурах ёстой, тэр мэрэгжилтэнд сурах ёстой танаа сургуулийн диплом гэнэ сертификат гэнэ тий тийм юмнуудыг бол тамс өгч гэж. Тэгээ бидний тэр ажил маань бол их амжилттай явж байгаа. Эх 7 хоногоос бол гол үндсэн юугаа санамж жишгэн дээр гүйцэх захиралтайгаа явна. Тэгээ энэгээр бол биднээс 150 менежер гэдэг манай сургуультай ахвал юу яалаа. Тэрнээс ихний ээлжинд бол 30 хүн сургая. Ухаандаа үйлдвэрлэлийг тухайн мэрэгсэн үйлдвэрлэлийг удирдах анхны анхан болно. Одоо дунд чатны удирдах албан тушаалтнуудыг биднээс эрх зүйн болон эдийн засгийн мэдлэгтэй боловсролтой адаглаад этик соёлтой болох, хариуцлагатай болох гэдэг байна. Анх Эрдэнэс тавталгад үйлдвэрчний эвлэлээ байгуулж байхад тийм ээ та түр хэлсэн шүү дээ. Хичнээн хүн юу нэгдэж байсан. Энд чинь бас тухайн ажилтны өөрийн бас хүслээр нэгддэг одоо ийм нэгдэл шүү дээ. Одоо хэд болсон ер нь бүх ажилчид маань хамрагддаг юм. Манайх чинь нэг ийм юу. Одоо бол биднес чинь зөвхөн ээлжийн дотор л ярьдаг байсан. Тэгээ тэр үед чинь бол засварчид одоо операторууд нийлээд нэг 43 хүн л байсан. Тэгэл би яг хуулийн хүрээнд л шүү дээ.
Уг нь бол 3 хүнээс дээш хүн бол нийлээд нэг юм байгуулж болно л да бүлэглэлийн хувьд. Тэгээ үйлдвэрчний хөвлөд байгуулсан эхлээл их гайхдаг бас нөгөө хэд маань бол за Эрдэнэхээгаа бол дэмжиж гээл. Одоо бол манай компаниг 800 ажилчинтай. Тэрэн дотроос бол нэг 400 орчим нь бол манай үйлдвэрчний хөвлөл. Тэгээ яг хөө тэгээд үйлдвэрчний хөвлөл гэдэг чинь бол сайн мэдэж ойлгохгүй бол бас их зовлонтой. Одоо манай дээр чинь бас ганцхан Евснааны нэгдэл үйлдвэрчний хөвлөөс гадна энэ Монголын үйлдвэрчний хөвлийн нэг зохион байгуулсан ажлагчдын үйлдвэрчний хөвлөгээд бас нэг үйлдвэрчний хөвлөл биелдэ. Тэр хүнд бол нэг 100 хэдэн хүн бол хамрагддаг. Тэгээд тэднээс маань бол одоо ер нь наашаага шилжих хамрагдах сонирхол хүсэл их байгаа. Тэгээд нөгөөдөл нь бас тавьж өгдөг. Тэгээд нэг удамтын дуудах гэж одоо эднүсээс сурсан арга барилаараа бас татвар аваад тэгээд яваад идэх юм уу гэж би заримдаа бодоод уур хүрээлээдэг л та. Тэгвэл юмыг бол дандаа уураар шийдэх шүү дээ. Эцсийн эцэд бол биднээс энэ хөгжил дэвшлэл рүү хүрэх хамгийн гол хөшөөр хамгийн гол зам бол алдаан дээрээс суралцаж цаг хугацааны дараа л дүгнэгдэх асуудал байна. Тийм юмнууд байдаг юм аа. Тэгээд яг уу одоо энэний хүчинд бол биднээс бас нэлээд олон ажлууд хийлээ гэж шүү дээ. Одоо цаашдаа яаж хийх юм гээд. Одоо бол миний хувьд бол тэ бас нэг би түрүү хэлсэн шүү. Би бол төгс биш тийм ээ. Тэгээ бас мөнгө биш учраас мэдээж бол тэтгэвртэй гарна. Тэтгэвртэй гарахаас өмнө бас энэ залуучуудаа бол одоо зөвшөөрөх сургах. Итгэл үнэмшлийн бол хамт олон бол тэрийг мэддэг, таньдаг, одоо хооронд танилцуулах тийм ажлуудыг нэлээ. Тэгээ эрхчлээс бол юм өгье л гэж бодоод. Ажилчдын эрх ашиг зөрчигдөх ч юм уу ямар нэгэн буруу зүйл одоо таны одоо яг энэ хариуцж байгаа үйлдвэрчний хөвлийн компаниудад гарах юм бол магадгүй ямар ч бас тэмцлийг хийхэд бэлэн байдаг байх гэж ер нь бодоод байгаа. Ялангуяа сүүлийн үед та бас хэвлэлийн хурлуудаар хэлж байгаа харагдсан. За тий тэр чи яг тэр нэг Наранбаатар гэдэг нөхөртэй холбоотой асуудал л та. Тэгээ тэр хүний хийж байгаа үйлдэл өөрийнх нь ёс зүй, ёс суртахуун тийм ээ. Нийгэмд хариуцж байгаа хариуцлага бол гомсорлохгүй л байлээ л тий. Би тэр хүн бол яг зүгээр залуу хүн. Би тэрнтэй бол үеийн байсан бол зодолдоод ноцолдоод хэрэлтгсэн тий. Зүгээр би тэр чинь нэг 5 сарын 29-нд болсон санагдана. Тэгээ 30-нд нь бол би хэвлийн байгуулалт хийсэн. Ягаад хийсэн бэ гэхээр тэр хүүхдийг чи бол юу яаж байна? Буруу наа минь. Тэр хүүхдийн бол санаж байгаа сэлж байгаа юм унтраах гэж биш. Хит даварсан байдлаа л зогсооход би хандцсан. Ухаандаа бол би тэрийг бол Ахмад тэнийхээ хувьд бол би жоохон загнацсан. Тэгээ нэг жоохон одоо нэг юу гэдгийг хүн эмзэг хүлээж авахаар одоо тийм байсисгийг би мэдэхгүй. Хүмүүс ч хоорондоо уурлаж өсөрөхтэй бол элдв янзал ярьдаг, хөөрдөг. Гэхдээ миний одоо тэгээ сая шүүх хурлын юм дээр бол ингээ харж ирсэн дээр бичлэг харж байхад бол нэг хэмжиглээд байхаар ч биш. Зүгээр л нэг юудын монгол үг л ашигласан байлээ л дээ. Хитрхийг шулуун шудрах ч юм уу хэл хөгөө хэлдэг байдал нь бас зарим талаараа буруутгах гэдэг юм. Зүйл болоод байна уу гэж харагдаад байна шүү дээ. Миний юу? Тий, та одоо ингээ хэл хөгөө ер нь шулуун хэлдэг. Урдаасаа нэг тийм байдаг шүү дээ. 50 насны сургадгүй 5 нохой тоодаггүй гэж. Одоо бол надад бол хүн юм заагаад нэмэргүй болцсон шиг байна. Би өөрөө амар те хүндгэлтэй ухамсартай л авахгүй бол. Түүнээс бол нэг би нэг ингээл тас гүрүүд одоо нэг зүрүүд амтны зүв мөв гэдэг ингээ яриад явдаг юм уу гэвэл нь одоо гэртэл тэгдэг баг. Одоо миний хамгийн муухай ажил орон гэртэл гардаг шүү дээ. Өөр газар бол би чаддаггүй айгаад идэх юм чи нийгэм дотор ч бас өөрөө хүн өтг соёл байх хэрэгтэй. Гэртээ бол яг тэр хараалаа ерөөлөө болохгүй бол жигэнцтэй зодолт нь өнөдөлт нь тэр ер нь ямар хамаагүй нэ. Хүмүүс болохоор шал өөр юм яриад байгаа байхгүй. Гэртээ бол аймаар ингээл те их гоё айлууд. Тэгэл гадаа ингээ альсгүй нийгэмд ингээ хандхлаар шал өөр байдлаар хандаад идэг. Энэ бол бас нэг тийм зөрчилтэй зүйл юм шиг. Эрдэнэгойг үйлдвэрчний хэвлэлийн дарга гэдэг утгаар нь илүүтэй үзэгч тартан бас мэдвэх. Тэгээ сүүлийн үед бас нэлээ хөрөнгөтэй мөнгөтэй янз бүрийн бас нэг тийм яриад байна. Гэтэл таны ярианаас сонсоход бас тийм ч баян тансаг гэдэг юм уу тийм сайхан бас явж ирээгүй өөрийнхөө бас хүчээр л амьдралаа босгож байсан юм шиг. Тий хүмүүс ер нь бол нэг тийм хандлагаараа бол хандж байгаа байх гэж би бодож байна. Сайн нэг зүгээр яг хуу одоо тэр бол гүтгэлгийн шинжтэй л дээ. Тэр бол шууд миний нэр төрлөө хандж байгаа. Миний шүүхэд хандж байгаа надаас гомдол нэгж байгаа улсуудын хажууд бол юу ч тэдний шиг бол юу ч байхгүй.
Гэхдээ яадаг юм нэг 480 сая төгрөгтэй. Эрдэнэт гээд хаяглаад ингээд ирлээ гэж ингээд те өгөөгүй гүтгэлийн энэ бол надад их сайхан сонсогч байна. Ямар сандаа би хөөх ямар гоё юм бэ. Амны хэлгээр ашиг юм билэг. Алины шэрлэрэг шэрлцэн чинь бөө ялаа ярил. Тэгэл энийг л байгаа. Яг хөө зүгээр нөө миний надтай нөхрөлж ясна надтай дайзалж явсан найз нөхөд хамт олон эдэн сул хинч идэхгүй. Хандаа бол үнтэй. Хүнд бол мөнгө хэрэгтэй. Тэгтээ бол үнтэй. Нэг баян одоо амьдрах тэр мөнгө итгэлтэй өнөмшлөлтэй өөр ингэ зарж чадах. Тийм л мөнгийг бол одоо манай ажилчид авдаг болцсон учраас одоо бол тэднес чинтэй эрдэнэхийг одоо юу гэдэг байгаа те яач хуйч хүү гэл мэдхгүй зүгээр заримдаа ч бол боддгоо штэ. Энэ одоо миний өмнөөс те эднес хэрэгтэй орчихгүй гэж айдаг штэ би. Тэднес ч одоо би тэднэртэй хайртай тэд нар бол надад их сайнаар ханддаг. Би бол баярлаж явдаг. Энэ л бол аз жаргал энэ бол баяр ёслол. Ийм учраас би бол те тэр баяжаасаа гэж байгаа тэр нэг талаас харлуулах гэж хэлж байгаа боловч нөгөө талаас бол энэ нийгэмд бол мартсан юм уу те сонирхсан хүмүүсийн анхаарлын төв татсан. Хар PR гэж бас яддаг юм л та. Улс төрж явж байсан болохоор тэр мэрийг мэднэ л дээ. Хөрх юм тэгээд тэр залуучуудад би их баярлаад байгаа. Яг нэг үгүй ярахад бол яг Монголын нийгэмд жирийн хөдөлмөрчийн иргэдийн үйлдвэрчтэй эрх ашиг бол их зөрчигддөг штэ. Эрүүл мэнд ажиллах нөхцөл одоо юу гэдгийг те тэгээд ядаж энэ дөрөв үйлрэл бас цаг агарын байдал ч нөлөөлдөг ингээд ажлын онцлогтой холбоотой. Таны хувьд ингээ харж байхад ер нь үйлдвэрчдийн эрх ашигыг одоо энэ байгууллагууд яаж хамгаалж яаж дэвшлүүлэх нь зүйтэй. Эсвэл үйлдвэрчид маань өөрсдөө яг өөрсдөө төлөө тэмцэх хэрэгтэй юу? Аль аль талдаач бас байгаа хэл та. Ер нь яг уу нөгөө эзэн хичээл заяа хичээнэ гэдэг штэ. Хэрэг биднес үл элэг нэгтэй их орон нэгтэй тийм ээ эрх ашиг холбоотой гэдгээ ойлгох юм бол хаана л анхаарах зүйл. Зүгээр би бол бодож байгаад за эрдэнэх та одоо ийм үйлдвэрчний хил байгуулсан тийм танах одоо ингэсэн нэг туршлага гэдэг. Яг гоо зүгээр ажиллаж тийм асуудлыг ингэсэн арга барилуудаа бол ярина уу нэг хайхтартай. Одоо энэ гутлыг хийхэд бол тэгээ хийждэг технологи бол биш байхгүй. Хоёрдугаарт бол яг хөө тэр ажилчтайгаа бол ингээд ярьж байгаа. Энэ бол зөрчигдсэнтэй. Ийм бол маш их байгаа. Тэгээ нөгөөд чинь нөгөө юм үзээгүй болсууд. Одоо нэг яг хөө энэ компаниуд ингээд линкэнд байгуулагддаг л да. Тэгэн гутлаа нөгөөд чинь компани байгуулсан гутлаа эзэн болвол баян болвол те. Тэгээд бусдаас илүү гарах гал явцдаг байхгүй. Тэр суурь бол бодох сэтгэл дутуу ажилчдаа бодох сэтгэл дутуу. Ухаан дээр компани байгуулах хүсэл эрмэлзэл байна. Тэгтээ тий. Тэр их системтэйгээр айжим хийхээ оронд огцом авч хийчихье гэдэг. Нэг тийм цул талаад ажиглагдаад байгаа. За нөгөө ажилчид маань болохоор ингээд ажилгүй байсан дөрвөл те. Би хулгай хийгээд худлаа хэлээд хүн алгаа дээрэмдээд ингээд мөнгөтэй болж болно шүү дээ. Тэгсэн дөрвөл би хөдөлмөр хийгээд мөнгө олъё гэж байгаа тэр хүний хүсэл тэр анхны нөхцөлийг бол тэр компани удирдал бол зөв ашиглах хэрэгтэй, зөв байрлах хэрэгтэй. Тийм ээ? Зөв дэмжих хэрэгтэй гэж би ойлгоод. Харин нөгөөдүүл нь бол бас өөрсдөө тий санаас жоохон муутай энэ талууд бол ажиглагддаг л да. Тэгэл за энэ өгсөн дээр нь одоо аваад за одоо ингээд бүр ажилгүй болчихвол яах вэ гэж гутран гүзлэр бол өөрсдөө хит их ингээд нэг цэнэглэлцэн байдаг учраас нөгөөдөл маань өөрсдөө санаачлаг гаргахгүй. Тэгээ нэг өдөр хоног өнгөрөөсөн. Тэгээ тэрний хоорондох тэр нийгмийн харилцаа нь өөрөө бол зохицохгүй байгаа байхгүй. Тэр харилцаа. Уг нь энд чинь бол ингээд бие биенээ дэмцсэн ингээд араа шүд байх хэвээр. Нэг нь болох гэж одоо нөгөөх нь бол олсныхоо бол ангартал зарцуулдаг. Мэдээж хэлбэл энэ Монгол шиг энэ байгалийн баялаг ихтэй хөгжлийн ийм төвшөнд байгаа улсуудад нь хөгжих шиг амархан юм байна. Төрсмөө юм цөөхөн хүнтэй газар зөв зохион байгуулалт хэрэгтэй. Харин хүмүүс гэж байгаа үйлдвэрчнийхээ эвлийн туршлагыг одоо ингээл олон нийтэд ингээл илгээл юу байгаач гэдэг. Чи айхтар туршлага байхгүй. Тэгэл одоо яах юм? Манай компани тийм байдаг, тэдний компани тийм болоороо гэж би бусдыг өдөөх юм уу, дөргөх юм уу те. Харин ийм болохын тулд нөгөө та бүхэн болвол тэр газарлаа зөв ойлголцож, зөв тохиролцож хийгээд одоо хуулийн хүрээнд. Энэ маань нөгөө хамтын гэрээ гэж яриад байгаа тэр. Одоо хамтраад хоёулаа тохиролцсон гэрээ. Хамтын гэрээтэй байхад нэг сайн юм байдгийг. Энэ жил бол нийгмийн ийм асуудлуудыг ингээ шийдчих. Дараа жил бол ийм асуудлуудыг ингээ шийдэх гэдэг суурийг тавиад өгчдөг. Тэгэх юм бол үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай нийгмийн асуудлыг давхар
төлөвлөгөөдөөр боловсруулаад яваад иж болдог. Хэрвээ хамтын гэрээгүй бол нөгөө улсууд чинь байж байгаа гинтгэл нэг өдөр дуурлах нь шүү дээ. Ажил хаялт хийнэ гэл. Бүлдүрээ чохрогоод өөрсдөө чохрогоод. Харин би бол ажилчлал тэгдэггүй байсан. Одоо бол сая ялангуяа энэ юуны манай компани зүүн цанхын уурхайг одоо ингээд хувьчлах гэж IPO босгоно гэдэг ингээд ярихлаар би бол дургуутсч эхэлж байгаа. Тэгээд би ч ажилтаа хийсэн. Ажил хаялтанд бэлдээрэй гэж би сарын өмнө сануулга өгсөн. Ажилчид бол ажил хаялтанд бэлдчих гэсэн хизээ аях уу гэдэг асуудал тавьсан. Одоо бол ажил хаялтаа хийхин тулд биднес ёс зэг журам бүх юмуд байх ёстой. Тийм учраас би бол юу гэж хэлсэн. Одоо ажил хаялтынхаа хорог байвал. Би системтэй энэ чинь өөрөө сургалт. Биднесийн өнөө байгаа байдалтай бол үнэтэй сургаж авчуулагч орё гэснээс энд биднес яаж өөрчлөх үү гэд хаана яваад ирэх юм бол нийгмээр л өөрчлөгдөн шүү дээ. Ванда би бол үнэтэй би бол улс төрч биш. Би эзэн засагч биш. Гэхдээ би бол нийгмийн зүтгэлтэн байхгүй. Иймэрхүү юм ярмаар байдаг. Яриад явсан чивтэр яриа бол дуусахгүй. Та тэр нь бас ярилцах цаг дуусч ийн ерөнхийдөө. Тэгээ нэвтрүүлгийн урилгыг бас хүлээж аваад чөлөөтэй сайхан ярилцаад бас үзэгчдтэй эрдэнэ гэж хинбэ, юу хийж яаж авсан хүн бэ гэдэг бас мэдээллийг манай үзэгчд маань авсан байхаа. Тэгээ таныг одоо яг энэ өмсцэн байгаа малгайтай чинь л ерөөсө төсөөлдөг болоод байгаа штэ. Бараг насаараа ингэж явсан уугүй юу одоо энэ ямар учиртай. Эн чинь юу штэ. Би их 50 цагтаа энэ малгайгаа өмсдөг штэ. Ер нь бол би нэг хар шилэвтэй их голдоо явдаг нэг юм малгай өмсдөг. Яг нэг ярихад бол би нэг 14-5 тагаас зогсуулээд тухайн үед бол амны цагаан гэж нэг малгай байсан. Тэрийг толгой дээр тавьдаг, цэрэгт очиод тэргийн малгай, пилотыг малгай тавьдаг байсан. Толгой дээрээс малгай авдаг ба. Тэгээ яг арай л нэг унтахтал нэг малгай авчих. Тэгээ та бүхнийг бол бас тэгэл биднээс ингээд бас нэг биш удаа ингээд уулзаад те өргөн нэвтрүүлэг өнөөдөр ингээд хийж байгаад бол талархаж байна. Яг хөө зүгээр энэ их асар их тийм боломж байгаа юм. Телевизийн дэлгэцээр ингээд хүмүүстэй танилцсан, нэвтрүүлэгт оролцсон гэдэг. Тэгээ би бол нэг хайхтар тийм бусадтай адилхан онол мол мөчээд байдаг тийм ухаантай хүн биш гэлээ гэсэн өөрийнхөө цаг хугацаагаар бол амьдарч үдсэн туулсан юм бол надад ариун байдаг учраас бас тэрнээс өчүүх хийсэн тийм ээ. Танад дижитал сонгож үзэж байгаа үзэгчтэй бол хүрэж байгаадаа бол баярлж байна. Та бүхнийг намайг тоогоол те. Өөрлөгөө өгөөд энэ төр гэдэг чинь намайг амар их цантаа болгоод байгаа юм шиг. Тэгээд бол баярлаа гэж одоо хэлье. За баярлалаа ингээд таны ажил өст өндөр амжилт хүсье. Мэдээж та бүхэн ч гэсэн юу ай те. Ажлын амжилт хүсье. Мэдээ телевиз гэдэг бол маш их тийм хүнд ажил байдаг юм лээ. Би бол бас өөрөө мэддгүй байсан. Одоо ингээ харж байна. Гэхдээ одоо бол нэг сайхан юм байна шүү. Монголын бүх хүмүүсүүд бол үнэтэй телевизтэй болцсон шүү дээ. Хармааны телевизтэй. Бид Монголдоо хайртай. Монгол болоо шүүх засаг байгаа. Ерөөсөө бие өөрөө бүтээх гэсэн утгатай үг л дээ. Нийслэлийн хэмжээний дахиад цаашаа улсын хэмжээний жишг үлдэх болно. Баруун хурууныхын 7-р хурууг дахиад авчсан. Аль орчныг өмгөсөж гэдэг юм. Олон жилийн жүжиг нэрвж ямар мундаг төрийн албыг хашиж байгаа миний хувийн асуудал шүү. Амьдралд хүн заваад яваад байгаа юм шиг санагдаад Яах гэдэг юм. бид нар чиглэл хүмүүс